Эртээ цагт нэгэн тосгод Маната гэдэг бүсгүй амьдрын суудаг байж. Тэрээр өөрийн хайртай золоо Матакутай гэрэлхийг хүсвч өдөрдөгч эцэг нь огт зөвшөөрдөг байж гин. Учир нь Манатагийн эцэг охиноо харийн орны өдөрдөгч Такугийн гэргий болохыг хүсч байлаа. Гэтэл нэг өглөө Маната орсоргүй алга болох нь тэр. Уртсных нь ойролцоо ямар ч улмөр байсангүй. Маната өөртөө юу ч авч яваагүй. Бүх юм гэрт нь үлджээ. Хүмүүс охиныг хайсан боловч олсонгүй. Гэтэл голын эргийн зөөлөн исэн дээр аврах том нүцгэн хөлийн мөр байхыг олж үзээд түүнийг алс холын цаст ууланд амьдардаг авраг үед Мата аваад явсныг мэдлээ. Авраг үед Матагаас хүмүүс маш их хайдаг байж. Омгийн өдөрдөгч Манатаг минь авраг битнээс чөлөөлж өгсөн хүнтэй би охиноо гэрлүүлэх болно гэж хэлжээ. Үүнийг сонсоод хинч байрнаасаа хөдөлсөнгүй. Харин Матаку уг дуугүй уртснаасаа гарan уулын зүг явжээ. Харанхуй болж байсан хэдий ч Матаку огт айсангүй. Явсаар байгаад ууланд очоод голын эрэг дээр уйлан суух Манатага оллоо. Хайрц залууга хараад баярлсан Маната Матаку минь эндээс явж үз. Тэгэхгүй бол авраг вицсэрээ чамайг хороочихно шүү дээ гэхэд Матаку нэмсэглэн. Баруун зүгийн салхиж байхад Матаас ирэхгүй. Харин салхины чиг өөрчлөгдвөл сэрнэ гэжээ. Гэтэл чи минь намайг хараач. Тэр намайг өөртөө холбоодуулчихсан гэж Маната хэллээ. Матаку инээж сүхээрээ уяаг тас цохих гэсэн боловч тэр нь хоёр толгойд нохоон арсаар хийсэн маш бүх уяа юмсан ч. Ийм уяаг Матакугийн муу сүх яаж таслах вүлээ? Үүнийг хараад Манатагийн хацрыг даган нулимс урслаа. Гинэт гайхамшигтай юм болж Манатагийн нулимс уяан дээр тусахад уяан тас үсрлээ. Матаку хайрт бүсгүйгээ авч голоор сэлсээр тосгондоо ирэхэд Манатагийн аав маш их баярлан угтжээ. Тэгтэн Матаку би өөрийнхөө хийх ёстой зүйлийг арай дуусаагүй байна. Одоо баруун зүгийн салхиж байна. Матаг унтаж байхад нь устгах хэрэгтэй. Удахгүй салхины чиг өөрчлөгдөхөд авраг бид сэрчгэн. Бид үргэлж түүнээс айж амьдрах хэцүү. Тиймээс надтай хамт явж авраг битийг дарах хүн байна уу? Гэхэд нэг ч хүн дуурсангүй. Залуу дахиад л уулын зүг ганцаараа явлаа. Өнөөх газараа иргэн иртэл авраг үед Мата нэг уулыг дэрлэн нөгөө уулыг хөлөөрөө жийгээд хөрхрөн унтаж байхан тэр. Баруун зүгийн дулаан салхилсаар л байлаа. Энэ хооронд Матаку модны хуурай мөчр хөвд цуглуулан авраг үйтийг хучин овоолов. Тэгээд ажлаа дуусмагцаа хуурай мөчрт галасаажээ. Удалгүй асар том гал дүрлцэн асч авраг бит галд түлэгдэн өнгөрч гинэ. Харин түүний хэвтэж байсан газарт асар том хонхорхой нөх бий болоход борооны ус дүүрч нуур болон тогтжээ. Ингээд авраг үйтийг дарсан Матаку гэртээ буцаж ирээд Манататайгаа гэрлэн амар сайхандаа жаргаж гинэ.